Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Бэрхшигаа үлгэрийн цаг гэж ийм сайхан нэвтрүүлэг одоо хийж Монголынхаа ам дамжин яригдж ирдэг үлгэр аман зохиолуудаараа ингээд хүүхэд багчуудаа сонсгохоор ингээд энэ зүйлийг эхлүүлж байгаа. Өнөөдрийн манай зочноор Маралгаа маань хүрэлцэн ирсэн байгаа. Маралгаа өөрийгөө танилцуулнаа. За би Улсын тэргүүний 84-р сургуулийн Отгон цэцэг багштай 6-гийн 10 ангид сурдаг Наранбаатарын Маралгаа байна. За Маралгаа сайхан намарч чинь үү? Сайхан намарч байна. Та сайхан намарч байна. За би сайхан намарч байна. За сурлага хөтөлмөр өндрөө. Өндрөө. За хичээлдээ ороод удаагүй байгаа тийм ээ. Удаагүй байгаа. За ер нь энэ зуныхаа амралтаар юу хийвэ? Зуныхаа амралтаар өдөө өг чимээ өвөдөд тусалсан. Тэгээд өглөө босоод үнэний зэлэн дээр гараад үнээ сааж утсан. Өшөглүүлчих гээд аягүй хэцүү байсан. Үгүй шүү дээ. Үнээ чи өшгөлдгөө тэрх гэдэг шүү. Тэрх. Тэрх. Морчин өшөглөн гэдэг байхгүй. За айрыг ууж чадна тийм ээ. За энэ айрыг шүү. За өнөөдрийн одоо манай үлгэр унших ингээд энэ Бэрхшигаа гэдэг үлгэрийн герт маань одоо зочноор урагдж урилгын маань хүлээж авсан танд их баярлалаа. Цаашдынхын сурлага хөтөлбөрт өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөе. За тэгээд өнөөдөр ингэж байгаа юм нөхөө. За энэ Бэрхшигаа гэдэг энэ үлгэр маань цаашид маш олон хүүхдүүд маань оролцоод өөрийнхөө одоо жишээлбэл дуртай үлгэрээ тэгээд за аав ээжийнхээ одоо жишээлбэл ярьж өгсөн үлгэрээ цээжлээд ирээд энэ чаа ингэж одоо үлгэр унших юм бол манай ингээд Бэрхшигаан одоо ингээд уран бүтээлчд бүгдөө энийг бичээ цаашаа түгээн дэлгэрүүлж өгнө гэд маш олон хүмүүс энэ ч бол байгаа. Би тэр бол ойлгохноор биш. Тэгээд энэ дээр айгүй гоё танд бас урилга буюу санал тавьж байгаа. Тэр санал нь юу юм бэ гэхээр манай Бэрхшигаа гэж энэ үлгэрийн цагийг та ингээд цаашид хөтлөж явуулна уу гэж танаас хүсэж байгаа. Танд ийм боломж байгаа юу? Бага баярлаа. За баярлалаа. Өнөөдөр таны унших үлгэр чинь ямар үлгэрийг сонгож авсан бэ? Би Далантай өвгөн гэдэг үлгэрийг сонгож авсан. Тэгээд энэ үлгэрийг ер нь бол хүүхдүүд найзуудаасаа асуухад ер нь бол хийхэн сайн мэддэг юм байлээ. Тэгээд хүүхдүүдийн нэг сайн мэддэг үлгэр гэхээсээ илүү мэддэггүй үлгэрийг нь мэдээж таниулъя гэдэг зорилгоор энэ үлгэрийг бэлдэж ирсэн. За ер нь үлгэр аль зэрэг сонсдоггүй? Үлгэр үү? Үлгэр ер нь ингээд утсаа үзэж явахдаа ч юм уу ингээд үлгэр сонсдог. Тэгээд гадаад үлгэр энэ төргээд гадаад үлгэр Монгол үлгэр ер нь бол холиол сонсно. Одоо хүүхдүүд бол ерөнхийдөө ихэнх нь сошиал ертөнцид буюу асар их ингээд утас ухаад байна шүү дээ, тийм. Эцэг эхчүүд нь ч гэсэн хүүхдүүд маань ядарсан байна, нүднийхэн доогуур хөхөрсөн байна, утас ухаад гэдэг. Тэгэхээр энэ дээр бидний айгуу тийм том зорилт маань байгаа. Яаж нэгвэл Монголынхаа өв соёл тэр ам дамжин ирсэн тэр үлгэр туульсыг хүүхдүүдтэй бас дамжуулаад ингээд явъя гэсэн тийм бодолтой байгаа шүү. За ингээд нэвтрүүлэг маань таныг үлгэр уншиж эхлэхээс өмнө бас таны мэдхүй нэг зүйлийг таниулах хэрэгтэй. Тэгээд танаас асууя. Энэ зүйл юу вэ? Наадах чинь цагаан гөрөөсний ивэр юм уу? Цагаан гөрөөсний ивэрээ. За. За энэ бол займарсан гөрөөсний ивэр гэдэг нь зөв шүү. Тэгээд энэ зүйлийг бол монголчууд шор гэж нэрлэдэг. Шор. За энэ шороор юу хийдэг вэ гэхээр одоо малынхаа арьсаар сур хийгээд тэргээрээ чөдөр ногт зангидах альва нэгэн одоо зангирсан буюу тайлагдахгүй байгаа уяаг энэгээр яадаг байх нь вэ? Тайлдаг байх нь шүү. За ингээд нэг зүйлийг мэдэж явлаа. За дараагийнх нь энэ бас юу вэ? Энтэй адил байна уу? За ер нь л бол адилхан л харагдчих. Ер нь адилхан. Гэхдээ энэ эвэр маань нэг ньооны эвэр гэж хэлдэг. Энэ нь болохоор гөрөөсний эвэр гэж хэлдэг байгаа шүү. За. Дараагийнх нь энэ ямар эвэр вэ? Энэ буган эвэртэй төстэй юм. Арай жижиг байгаа л. Тийм. Арай жижиг. Буган эвэр бол нөгөө 12 салаа гэж айгу том эвэр байдаг. Энэ эвэр маань болохоор яаж яах вэ гэхээр арай бага буюу гөрөө юуны согооны ивэр гэж нэрлэдэг. Энэгээр юу хийж болох вэ? Миний бодлоор одоо ингээд харуулахаар дэлгүүр л
Зөв. Одоо ингээд эртээр үеэс монголчууд энийг ингээд цоолоод ханаасаа дүүждээд эн чинь сур одоо ч бүх зүйлүүдээ ингэж хийдэг байсан. Энийг бол одоо жишээлбэл орчин цагаар бол үлгүүр гэх юм шүү дээ, тийм ээ. За. За дараад нь энэ юу вэ? Нач нь ястаа мэддэг юм. За. Угч байна. Угж тий зөв. За энэ угжийг одоо жишээлбэл юугаар хийж яах нөхөр энэ бол үхрийн ивэр. Тэнгүүд нь үхрийн ивэрийн дотор энэ цусан ивэр гэж байдаг. Тэрийг авангууд ийм хүндийтэй. Тэгэнгүүт нь эн чаана бас л арьсаар ингэж хийж ягаад баг малыг одоо ч бол угждаг гэсэн үг байхгүй юу? Воо монд. Өнөөдөр бол энэ бид тэрийг танин мэдэх үү зүйл дотор бол хоёлаа угж байна, шор байна, тийм ээ? Эвэрнүүд, ерөнхийдөө эвэрнүүд гэж орж байгаа шүү. За. За. Маргалгаа маань одоо үлгэрээ уншиiтай байлаа. За эхлэе. Далантай өвгөн. Эртээ үрдийн цагт далан улаан өхөртэй, далуу улаан бухтай далантай өвгөн гихч байж гинэ. Нэгэн өглөө далантай өвгөн далан улаан өхрөө усалж явахдаа 15 толгойтой атгаарч хар мангастай таарч гинэ. Өнөөх мангасан далантай өвгнөөс "За далантай өвгөн чи далан улаан бухандаа хайртай юу? Далуу улаан өхөртэй хайртай юу? Далан давхар харвандаа хайртай юу?" хэмээн асууж гин. Тэгэхээр нүгэн юу ч болоогүй мэтэр. "За мангас минь. Би далан улаан өхөртэй ч хайртай. Далуу улаан бухандаа ч хайртай. Далан давхар харванг минь харин идүүлээд. Гэхдээ миний далан давхар харванг тонтын вайн тонгоргоос өөр юм даадаггүй юм шүү" гэж гин. Тэгэхээр өнөөх мангас тонтын вайх руу очоод "Тонтын вай тонгоргоо өгөөдөл" хэмээн асуув. Тэгтэл тонтын вайг ирээсээ гарч ирээд "За мангас минь. Миний тонгорыг бинтийн вайн билүүгээр ирлэхээс нааш юу ч дийлдэггүй юм" гэж гин. Тэгэхээр нь мангас гүйж очоод бинтийн вайх руу очиж гинэ. "Бинтийн вай билүүгээ өгөөч" гэсэнд "За мангас минь. Миний билүүг хантын вайн хасаг тэргээс өөр юм юу ч дийлдэггүй" гэж гин. Тэгэхээр нь мангас хантын вайх руу очоод хантын вай хасаг тэргээ өгөөч гэсэнд хантын вай "За мангас минь. Миний хасаг тэргийг тантын вайн цагаан азаргаас өөр юу ч хөдлөгдөггүй" гэж гин. Тэгэхээр нь мангас тантын вайх руу очоод тантын вай цагаан азаргаа өг гэж гин. Тэгэхээр нь тантын вай "За мангас минь. Миний цагаан азаргыг унтын вайн уургаар л уургалдаг. Өөр ямар ч уургаар уургалдаггүй" гэж гин. Тэгэхээр нь мангас унтын вайх руу очиж гин. Унтын вайх дээр очоод "Унтын вай уургаа өгөөч" гэсэнд "За мангас минь. Миний уурга гадаад далайн цаад захад байгаа. Чи яаж гатлах вэ гэхээр бүрөндөө 20 чинээ 2 чулуу зүгээд гатал" гэж гин. Тэгэхээр нь мангас унтын вайн хэлсэн ёсоор бүрөндөө 20 чинээ 2 чулуу зүгээд гатлах гэсэн далайн ёроол ороод живэд өгчиж гинэ. Ийхүү далантай өвгөн тонтын вай, бинтийн вай, хантын вай, тантын вай, унтын вай нар ахан дүүс байсан ба нэгнийгээ атаалжин хар мангасаас авран амар сайхандаа жаргажээ. За ястай хөөхөн үлгэр ярьж өглөө. Айгуу гоё байна. Тэгээд энэ үлгэрийг ер нь цээжлэхэд ер нь хэцүү байсан уу? Аль эсвэл ерөнхийдөө хүнээр яриулсан уу? Номноос уншсан уу? Номноос уншиж хийжилсэн. За саяны үлгэр дээр бол маш олон одоо жишээлбэл хүүхдүүд мэдэхгүй зүйлүүд гарч ирж байх шиг байна гэж би бодож байна. Хоёлаа энэ тухай бас нэг жоохон ярилцъя. За сая хамгийн эхлээд бол тонгорог гэж ярьж штэ тий. Тонгорог гэж ер нь юу гэсэн үг юм? За тонгорог гэдэг маань ер нь утгыг хэлнэ. Ийм жижигхэн. Тэгээд ивгдэг. Тийм ээ. Ивгдэг утга одоо ч зөөндөө ороод ингэдэг гэсэн үг байна тий. За тэгэнгүүт нь дараагийнх нь билүү гэж хэлж штэ тий. Билүү гэдэг маань юу гэсэн үг вэ? Билүү нь одоо хутга ямар нэгэн эртээ мисийг эрэлдэг зүйл. Эрэлдэг. За тэгэхээр энэ чэнэс бас танин мэдхүү явж байгаа учраас дочил билүү гэж хоёр байдаг. Дочил нь болохоор гутгыг яаж нөхөр маш сайн эрлээд билүүгээр дахиад нөгөө гутгаа ингэж зөөлсөнгөөр бүр нарийн ир ордог гэсэн үг байхгүй юу? За тэгээд билүүгийг авах гэж явангуудаа юун дээр очсон? Хасаг тэрэг дээр очсон. Хасаг тэрэг тийм ээ. За хасаг тэрэгэн дээр яагаад очиж гэнэ үү гэхээр хасаг тэрэг маань юу? Одоо юм
том зөөврлөх тэрэг юм бол. Ааха. Тэгэхээр бэлүү гэдэг чулуу маань их том гэдгээр үлгэр байгаа учраас том гэдгээр төсөөлөд яагаад бол ах トゥ хэд байсан учраас нэг нэгэндээ ингэж болохгүй шүү ингэж хийсэн учраас тэр хасаг тэргээр тэр том эргэлж байгаа бэлүү гэдэг чулууг ачдаг гэж хэлсэн байхгүй юу тийм ээ. Тийм байна. За тийм. За тэгээд цааш нь. Хасаг тэргээс одоо тантиван цагаан азраг дээр очсон. За цагаан азраг гэдэг бол юу? Одоо морины эцэг мал. Морины эцэг биш шүү. Энэ бол ерөнхийдөө одоо жишээлбэл адууны эцэг гэж хэлэх нэ. Морь гэхээр дахиад тусдаа болоод ирэнгүүт нь ингээд нэм зүйл. Тэгэхээр ерөнхийдөө эцэг мал гэдэг нь зөв шүү. За. Тэгэхээр мэдээж нөгөө нэг том тэргийн чин яаж яах вэ гэхээр бас л их чадaltaй одоо тэр эцэг малаар хөдлөх гэдэг нь шүү дээ тийм ээ. За, эцэг малын авах гэсэн чи юу гэж хэллээ? Уургаар нь нөгөө унтиван уургаар л авахгүй бол өөр ямар ч уургаар авагддаггүй тийм. Баригддаггүй гэсэн үг байхгүй. Барьсан байсан ч гэсэн тэр уурга гэдэг маань одоо жишээлбэл адуу малыг уургалж барингуудаа хугарчихгүй бүх бат байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр том азраг байгаа учраас тэрийг барихын тулд уурга хэрэгтэй. Уурга нь хамгийн гол нь гадаад далайгийн цаана байна те. За. Маш их сайхан гоё үлгэр ялж өгсөнд одоо баярлалаа. Сурлаг хөдөлмөрч чинь бас өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөй. Тэгээд мөн одоо жишээлбэл энэ бэрхшагаа гээд одоо энэ үлгэрийн цагийг ингээд цааш нь хөтлөж явуулах ингээд хөтлөгч марлагоодоо сурлаг хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За ингээд манай бэрхшагаа үлгэрийн цаг маань энд хүрээд өндөрлөж байна. За баярлалаа. За баярлалаа.